Hi YouTube шинэ бичлэгтэй давтай морил. За энэ удаагийн бичлэг бол айгуу сонирхолтой бичлэг байх болно. Яг гэхээр Inside Out 2-ын талаар өнөөрөө ярилцгаая. Inside Out гэд хүүхдийн кино анимашн байгаа шүү дээ. Тэрний нэгийг үзсэн бол ер нь бол үзээгүй хүн бараг байхгүй бах те. Энэ бүр амар сонирхолтой, хөөрхөн их тийм хүн болгон үзэж болох үст тийм хүүхдийн кино анимашн баггүй. Энэ удаа бол би хоёрыг нь үзсэн. Өөрийнхөө төрсөн сэтгэл болон гоё холбоотой мэдээллүүдийн талаар та бүхэндээ хүргэе гэж бодсон байгаа. Би энэ аягийг авсан үзэхдээ өргөстэй хөөргөн байгаа зү. Тэгээ миний хамгийн одоо таалагдж байгаа character хамгийн таалагдж байгаа мэдрэмж байгаа шүү дээ. Одоо Inside Out дээр гардаг нэг филингүүд нь. Тэгээ тэр дундаас хамгийн их таалагдсан enjoy буюу аз жаргал. Тэгээ би яг энийг авсан байгаа. За тэгээд шин хөөрхөн ийм мэдрэмжүүд бас гарч ирсэн. Хамгийн их хэлж ярих зүйл бол гол дүрийн одоо охин болох Райли гэдэг дүр байгаа штэ. Райлигийн толгой дотор болж байгаа тэр мэдрэмжүүд хэрхэн ингээд хүн ер нь өөрийнхөө мэдрэмжийг хэрхэн яаж ингэж удирдах хэвтэй юм бэ? Ингээд мэдрэмжүүд ер нь биднэрт яаж ингээд бидний үйл хөдлөл, зан төлөвт яаж нөлөөлт юм бэ гэдэг талаар ингээд гарч байгаа байхгүй юу? Тэгээ Райли болохоор өсвөр насны охин байгаа. Үзэл бодол, зан төлөв бүрэн сайн ингээд тогтворж байгаагүй гэсэн үг байхгүй юу? Тэгээд энэ үед одоо хүүхдийн сэтгүүд юу болдог вэ? За мэдрэмжүүд нь ямар байдаг вэ гэдэг талаар илүү төлхөө харуулж өгсөн. Өмнө гарч ирсэн нэгдэр нь бол ер нь бол яг ийм цөөхөн хитгэн мэдрэмжүүд гарч ирсэн байхгүй юу? Хоёр дээр бол нэлээд олон мэдрэмжүүд нэмэгдээд айгүй гоё тийм баялаг болсон байгаа. За өмнө гарсан одоо Inside Out болон одоогийн гарсан Inside Out дээр гол дүрийн Райли гэдэг охин болон аав ээжүүд нь бас нэг иймэрхүү өөрчлөгдсөн байна. Райли дээр нэмэгдсэн юм гэх юм бол шүдний аппарат тэгээд үсний засал бас хөөрхөн өөрчлөгдсөн байлээ. Аав ээж хоёр нь бол бүр яг хിവэрээ лээ. За тэгээд одоо мэдрэмжүүдийн хадлаа тайлбарлая. Хамгийн ихэнд бол кпми буюу joy байгаа аз жаргал. Тэр ингээ бодъё л доо. Хүн эцэс сүлд нь ер нь бол юуны төлөө амьдардаг вэ гэхээр юу ч хийсэн аз жаргалын төлөө байгаад байдаг штэ. Бид нэр онд яах гэж онд сураад байгаа аз жаргалтай амьдрахын тулд бид нар яах гэж хүнтэй гэр бүл болдгийг аз жаргалтай амьдрахын тулд тэгэхээр ингээд аз жаргал бол айгүй чухалаа гэдгийг Inside Out нэг дээр ч харуулж исэн, хоёр дээр нь ч гэсэн ерөнхийдөө харуулж илээ. За дараачих нь Sleepy буюу sadness. Sadness бол гуниг бол цэнхэр өнгөөр төсөөлсөн байлээ. Гуниг бол гэдэг аим хөөргөн за тэр дүр дээр гардаг. Inside Out хоёр дээр нь гарч байгаа гуниг бол бүр амар хөөрхөн. Нэг дээр ч гэсэн амар чухал үүрэг ролтой байдаг шүү дээ. Ингээд бид нар гуниглах буруу ингээд битгий гуниглаад залуу мэдээж үүнд нь гуниглаад байдаг ингээд байдаг. Гэтэ тодорхой хэмжээний гуник бол бидэрт ингээд хэрэгтэй. Бид нар зөв үр дагаврыг авчирдаг гэдгийг бас нэг дээр нь харуулж өгсөн байгаа. Porogi буюу anger. Энэ бол улаан өнгөөр дүрсэлсэн бид нар уур хилэнг бол ерөөхдөө улаан өнгөөр дүрсэлдэг штэ. Галыг ч гэсэн улаан өнгөөр дүрсэлдэг. Тэгээд энэ удаад бол Inside Out дээр яг адилхан уур тайг бол улаан өнгөөр дүрсэлж ингээ гаргаж ирсэн. Уур бол бас хөөрхөн амар гоё дүр. За дараачих нь болохоор Gotchery буюу disgust монголоор орчуулах юм бол хатуу ширүүн зэвүүдсэн гэж гарч ирж байгаа байхгүй. Гэтэ миний бодлоор нэг тийм ногоон өнгөр төлөөлүүлж байгаа шүү дээ. Тэгээд би disgust-ыг харахтаа бодохдоо болохоор нэг өөр ингэж хараад байгаа байхгүй. Нэг юм гэсэн нэг гараад идэв шүү дээ. Ингээд нэг юм ям замд ингээд те наа чи нэг тийм болохгүй юм шүү, нэг амар юм юу ихтэй гэхүү нэг тийм цензур амар ихтэй нэг тийм амар нэг юм наа чинь ч болохгүй тэр нь ч болохгүй ингээд наа чинь тийм биш гэд нэг тийм амар нэг шаарлаа өндөртэй хүмүүс байдаг шүү дээ те. Тэр нь болохоор яг тэр disgust амар ихтэй хүн гэж ингээд хараад байдаг байхгүй юу би. Нэг тийм одоо юу хөө мэдгүй би бас яг сайн тайлбарч мэдгүй л юм л да. Гэтэ миний бодлоор зүгээр яг нэг хүнд нэг тодорхой хэмжээний нэг юм яг тийм нэг цензур байх хэрэгтэй дээ шүү дээ. Одоо миний хувьд наа чинь бас арай л те гэж ингээд боддог ч юм уу яг тэр үед гардаг мэдрэмжийг хэлээд байгаа. За дараачих нь сушими буюу fear. Fear юу вэ гэхээр айдас. Одоо тэг айдас юм да болгоомж бас гэж гарч иж байгаа байхгүй юу? Аль болох ингээд хүний тарих нөөг шууд ингээд одоо ямарваа нэг юм болоход шууд эрсдлийг ингээд амар хурдан тооцоолдог штэ. Ингээд хийчих юм бол ингэж бэртэх магадaltaй байна. Бараг ингээд өвчөж болох юм биш үү гэж ингээд төрүүлж ингээд бодох жишээ нэ тий. Тийм одоо мэдрэмжийг илэрхийлсэн байна энэ кинон дээр. Purani буюу anxiety. Anxiety бол шинээр нэмэгдэж байгаа хамжон одоо илэрхий мэдрэмж гэсэн үг. Энэ болохоор түгшүүр. Inside Out 2 дээр бол гарч ирсэн шинэ мэдрэмжүүд дундаас зөнгөлж байгаа мэдрэмж гэж хэлж болно энэ anxiety-г. Энэ юу гэхээр joy буюу аз жаргалыг орлож болох үйц одоо орлох үйц тийм мэдрэмжээ үүрэг ролтой орж иж байгаа гэж одоо ревю дээр гарч ирсэн. Үдсэн чинь нэрэл тийм байсан. Яг өөртөө үзэх юм бол бас амар хөөрхөн. За тэгээ яг л
төгшүүр бол аз жаргалыг ингээд хөөж явуулаад ер нь бол одоо Riley-д аз жаргал гэхээсээ илүү ингээд ийм төлөвлөгөөтэй маш олон ингээд AB гэсэн ийм одоо урьдчилсан төлөвлөгөөнүүдтэй бөгөөд аль болох ингээд юмнаас ингээд ямиг ингээд алдчихгүй дээ гэхээс амар юм түгшээд ингээд байнга бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг ингээд мэдрэмж гарч ирсэн байхгүй юу. Тэр нь илүү байх хэрэгтэй гэсэн. Тэгээд энэ бол амар хөөрхөн олон зүйлийг ухааруулсан тийм мэдрэмж байсан. За дараачих нь болохоор envy prom гэж ордог шүү дээ. Тэрний prom. За энэ болохоор атаархал гэж байгаа. Атаархал бол амар хөөрхөн заяо. Ерөөсө атаархал гэж харагдахгүй атаархал заяо. Тэр нь болохоор юм жижигхэн амар хөөрхөн тэг хүнд нэрээ яг тэр үнэн баха. Prom гэдэг нь болохоор нэг тийм гинэн цайлганаар атаархахыг хэлээд байгаа байхгүй юу? Ингээд амар гоё өстэй хам бол чи ямар гоё өстэй ингэж хэлж байгаатай адилхан өс чинь ямар гоё харагдаж байна гэхэд бол ингээд ийм цагаан гинэн цайлган атаархал байгаа байхгүй тэрийг одоо энэ кинон дээр ингэж төлөөлүүлж гаргасан байгаа. Тэр ч утгаараа амар хөөрхөн нэг тийм cute жижигхэн ийм character гаргаж ирсэн. Дараачих нь 5 буюу embarrassment. Embarrassment-ийг одоо юу гэж орчуулах вэ гэхээр сандрал юм да тий. Сандрал. Гэтэ ингээд киног нь үзэх юм бол ичимхий гэж гарч ирнэ. Амар том биетэй тэгээд ийм хүди өмссөн тэгээд ингээд амар ичимхий ингээл ямар л болох ингээл ям ярьчаал ингээл хүмүүсийн фидбэкийг бараг харахаасаа илүүтэйгээр нөө бусад мэдрэмжүүд байгаа шүү дээ. Тэр мэдрэмжүүдийнхаа ингээд фидбэкийг сонсоосоо төрүүлээд ингээд иччихдэг заяа ингээд нүүр хүрээ далт хийгээд ингээд цааш араад алга болчихдаг ингээд унждаг. Тэр бүр амар хөөрхөн. За дараачих нь болохоор envy буюу залхуу гэж байгаа. Би гэхдээ харахтаа энийг бол их зан гэж харсан заяа. Бүр яг нэг их зан ингээд бүх юм. Ингээ яг тэр мэдрэмжээ гаргаж ирсэн. Гэтэ орчуулах юм бол залхуу гэж гарч ирсэн байхгүй. Сонирхолгүй нэг юмд нэг юм дурггүй. Хүний нэг тийм мүүд өгдөө штэ. Ямар ч юмд нэг оролцомооргүй санагдаал, бүх юм амар сонирхолгүй санагдаал. Яа гэж бодогддог. Тэгээ яг тийм мэдрэмжийг илэрхийлж байгаа байхгүй. Гэтэ би яг хүүхэлдэйн киног нь үзэхэд бол их зан юм шиг ингээд харагдсан байгаа. Энэ хэсгээс эхлүүлээд жоохон спойлер орж ирэх учраас та хэрэг спойлер дуулахыг хүсэхгүй байх юм бол гарч болно. За хамгийн таалагдсан хэсэг бол ерөөсөө Inside Out нэгдээр гарч ирээгүй шин зүйл нь чаа буюу хүний тэр эго гарч ирсэн баггүй юу? Хүн өөрөө өөрийгөө нэг юм за би нэг ийм хүн шүү гэд нэг бодоод явдаг байна штэ. Тэрэн дээр ийм нэг юм цэнхэр өнгийн яг юм цэцэг шиг хэлбэртэй тийм зүйл гарч ирсэн байхгүй юу? Тэр нь болохоор I'm good person буюу би ингээд сайн хүн гэд Riley өөрийгөө кодлсон байхгүй юу? Мэдрэмжүүд нь ч гэсэн яг Riley-г тэгж одоо ингээд бий болгосон. Riley бол үнэхээр сайн охин. Ямар нэг элдэн муу мухай зүйл хийдэггүй, бусдад үргэлж тусалдаг тийм хөөрхөн. Одоо сайн охин гэж ингэж бүтээсэн байгаа. Гэтэл төгшүүр одоо гарч ирээд тэрийг ингээд бүр устгаж хаяад тэгээд өөр юм чааг бүтээсэн баггүй эгог бүтээсэн. За тэр нь болохоор уулын төгшүүр уулын Riley-г арай өөр ингээд хүнээр илүү том одоо хүнээр болох гэж хичээсэн боловч төгшүүрийн бүтээсэн Riley болохоор би ингээд юм хизээж хангалттай биш ээ. Би ингээд дутуу дөлмөг хүн юм байна гэдэг ийм мэдрэмжийг Riley-д ингээд шууд суулгацсан. Гинт Riley амар би сайн хүн гэж бодож явж байгаад гинт өөрийгөө Riley би ийм дутуу дөлмөг хүн юм байна гэж мэдрэх болсон байхгүй юу? Одоо төгшүүрээс болоод төгшүүр ингээд бүх зүйлийг удирдлагыг бүгдийг гартаа аваад Riley-г ингээд чиглүүлээд байсан байхгүй юу? Тэгэхээр энэ кинон дээр юу гэж гарч ирдэг вэ гэхээр бид нар ингээд мэдрэмжүүдтэй хит их хөтлөгдөх ёсгүй маа. Мэдрэмжүүд ингээд биднэрт ингээд хит их бас байж болохгүй. Нэг мэдрэмжэндээ ингээд хөтлөгдөд яваад иж болохгүй гэдэг санааг энэ кинон дээр аягүй сайн илэрхийлсэн. Бид нар заримдаа маш сайн шүүлтүртэй байх хэрэгтэй. Бид нар заримдаа баярлаж сурах хэрэгтэй. Бид нар заримдаа ичэх хэрэгтэй. Бид нар заримдаа ингээд бүх мэдрэмжүүдийг илэрхийлэх хэрэгтэй. Гэхдээ нэг мэдрэмжинд байнга автаад яваад иж болохгүй. Хүн байнга эм ороод гунигтай байж байгаад иж болохгүй. Хүн байнга ичимхий байгаад иж болохгүй. Хүн байнга ингээл өдөр болгон аз жаргалтай байвал гоё л да. Гэтэ ингээд хүн хажууд чинь гуниглаад тагт чинь аз жаргалтай ганцаанаа байгаад иж болохгүй. Ер нь бол тийм одоо мессежийг өгөх хичээсэн юм шиг санагдсан. За дараачих нь аз жаргалын бүтээсэн би сайн хүн, төгшүүрийн бүтээсэн би дутуу дөлмөг хүн гэдэг зүйл ерөөсөй байхгүй болж байгаа байхгүй юу? Аз жаргал гэхээр тэр дурсамжуудыг ингээд Riley-гийн толгойд ингээд сайн ингээд бүр гинжин холбоосоо нөгөө нэг хадгалаад Riley-г ингээд бий болгоод байсан байхгүй юу? Гэтэл тэр яг гоё тэр процессос болоод яг одоо кинон дээр гардаг тэр гоё процесс ахгүй юу? Яа тэрнээс болоод ингээд аз жаргал өөрөө устгасан Riley-гийн толгоноос устгасан бүх муу мухай ингээд тэр дурсамжууд гинт Riley-гийн тэр нөгөө нэг тархинд ороод ирсэн байхгүй юу? Ингээд шууд ингээд аим ус шиг юм байгаа. Тэр усанд ингээд орохороо ингээд дээшээгээ шууд ингээд
гинжин холбоос үүсгээд Райлигийн толгойд очиж байгаа байхгүй юу. Тэгээ тэр бүх ингээд аз жаргалын ингээд устгацсан байсан, Райлигийн толгоноос бүр ингээд аваад хайцсан, цөлцсөн байсан тэр бүх муу муухай өөрийнх нь фейлджсэн, өөрийнх нь амар ууртай байсан тэр бүх одоо муу муухай дурсамжууд нь Райлигийн толгойд ингээд орж ирээд шууд ингээд Райлиг цоошин Райли болгодог байхгүй юу. Тэрэн дээр нь би бүр уйлсан. За тэгэл яг ингээд бүх ингээд жаргалын бүтээсэн сайн хүн, төгшөөрийн бүтээсэн тэр би ингээд дотоод элмэг хүн гэдгийг ингээд авч хаяад цоошин цаа буюу цоошин эго гарч ирсэн байхгүй юу. Цоошин Райли гарч ирсэн. Тэр нь яадаг вэ гэхээр ингээд бүх муу мухай сайн зүйлүүд ингээд холилдсон тийм Райли гарч ирсэн байхгүй юу. Энэ юу гэхээр чи сайн хүн. Гэхдээ чи бас дотоод үлмэг хүн байж болно. Чи алдаа гаргаж болно. Чи нөхөрцөг хүн. Гэхдээ чи заримдаа хуваа хичээсэн байж болно. Заримдаа чи ингээд ууртай байж болно. Заримдаа чи ингээд гонигддаг байж болно. Гэсэн ийм нэг юм бүх өөрийнхөө мэдрэмжүүдийг хүлээн зөвшөөрсөн, бүх өөрийнхөө ингээд бүх муу мухай зүйлийг, бүх сайн сайхан зүйлийг хүлээн зөвшөөрсөн тийм Райли гарч ирсэн байхгүй юу. Тэгээ энэ киноны гол санаа бас яг би ингэж бодсон. Хүн ингээд өөрийгөө нэг л зүйлээр кодлох ёсгүй. Би сайн хүн гэсэн бол сайн хүн болохгүй л ингээд хичээгээд яваад иж болохгүй. Би ингээд дотоод үлмэг гэд ингээд өөрийгөө хаацсан бол байнга ингээд дотоод үлмэгчтэй гэд тэрийгэ бодоод ингээд дотоод үлмэг байгаад байж бас болохгүй. Ингээд өөрийгөө бүх муу мухай зүйлтэй, бүх сайн сайхан зүйлтэй хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юмаа гэдэг энэ гол мессеж нь бол энэ киноны гол мессеж нь энэ юм шиг санагдсан байхгүй юу? Чи муу мухай хүн байж болно, чи муухай үйлдэл гаргасан байж болно, чи сайн хүн байсан байж болно, чи хүнтэй муухай харьцаатай байж болно, чи хүмүүстэй бифтэйч байж болно. Гэхдээ чи ингээд бүгдийг өөрийнхөө тэр бүх зүйлийг ингээд хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Муу мухай зүйл яхан бол чи засгаж мэдээж хичээх хэрэгтэй. Чи хүнтэй муухай харьцаатай байхan бол чи тэрийгэ засгаж хичээх хэрэгтэй. Гэхдээ чи засаад ингээд нэг зүйлд өөрийгөө ингээд хэвэнд цутгах биш. Эхлээд чи өөрийгөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Өөрийгөө эхлээд чи уучлах хэрэгтэй. Тэгээд энэ зүйлийг л одоо Inside Out 2 гэдэг энэ хүүхдийн киногаар дамжуулаад хэлхийг оролцсон болов уу гэж харсан байгаа. За тэгээд мэдээж хэрэг надаас өөр бодолтой хүмүүс бас байж болно. Тэгээд та бүхэн хүүхдийн кино үзээд ямар мэдрэмж авсан бэ? Ямар хэсэг нь хамгийн их таалагдсан бэ гэдгийг комент хэсгүүлдээгээрэй. Наад бол тэр яг өөрийгөө хүлээн зөвшөөрч байгаа өөрийнхөө бүх ингээд давуу тал сул талтаа ингээд нүүр тулаад өөрийгөө ингээд би алдаа гаргасан гэд найзуудаасаа уучлалт гуйж байгаа хэсэг бол үнэхээр таалагдсан. Тэгээд тийм ч учраас надад амар гоё гүн сэтгэл үлдээсэн болохоор ингээд бичлэг хийгээд сууж байна. Joy буюу аз жаргал бас яг айгүй гоё голлох байр суурийг эзэлж ингээд энэ дээр ингээд гарч ирсэн хоёр дээрээ ч гэсэн. Ер нь бол хүнд тэг хамгийн эзэс үлд нөхөн ямар ч үйлдэл хийхдээ ямар ч буруу сонголт сонгосон бай, зөв сонголт ч сонгосон бай. Ер нь бол бүхэн аз жаргалын төлөө л амьдардаг шүү гэдгийг бас илэрхийлсэн. Ийм маш олон зүйлийг бодогдуулсан гоё кино болсон байлээ. Бичлэгээ дуусны дараа ийм хөрхөн нийтлэл олж уншсан Movie Reviews and Meme гэдэг пэйж хуудсан дээр байсан. Inside Out дээрх Joy пинг-понгтой хамт ангал руу унаж тэндээ гацдаг хэсэг киноны хамгийн чухал бас хамгийн хүнд хэсэг. Joy бол өөрөө тэр чигтээ эерэг байхаар бүтээгдсэн. Гунигтай байх боломжгүй гэж хэлж болох зүйл юм аа. Гэтэл энэ хэсэгт зөрхөртлөө уйлдаг шүү дээ. Учир нь тэр эцэг хүртэл Райлиг сэтгэлээр унгаахгүй гэж хичээсэн. Түүнийг жаргалтай байлгах гэж байдаг чадлаараа оролцоор өөрөө туйлдчихсан. Кино эхлэхээс ахуулаад сайднасыг байх ёсгүй зүйл мэтэр үзэж байсан бол хүн уйдгар гунгийг мэдрэхгүйгээр дандаа аз жаргалтай байх боломжгүй гэдгийг ойлгож бодит үнэнд бууж өгдөг чухал хэсэг юм аа. Энтэй би бол бас яг санал нэгдэж байгаа энэ хамгийн гоё чухал хэсэг нь өнөөс юм. За тэгээд бас нэрээ юм ухаад байжсэн чинь энэ одоо мэдрэмжүүд байгаа шүү дээ энэ дөрүүд. Тэгээ энэ дөрүүдийг бас MBTI-аар хөрх ингээ хуваацсан зүйлүүд байлээ. Ер нь бол ихэвчлэн нэг sadness буюу гуниг, fear буюу тэр айдас болгоомж дээр энэ хоёр одоо мэдрэмж байгаа шүү дээ. Энэ хоёр мэдрэмж дээр илүү I-ууд амар төвлөрсөн гарч ирсэн байгааз I-ууд амар их хуваагдсан байгааз. Тэгэхээр ерөнхийдөө MBTI I хүмүүс болохоор ер нь жоохон нэг иймэрхүү байх гэдэг талдаа гэж бас гарч ирсэн байлээ. Joy дээр бас ийг-үүд амар их орсон байгааз. Тэгээд амар сонирхолтой санагдсан. Тэгээд MBTI-г нь бас ингээд ийм энэ character мэдрэмжүүд дээр ингээд хуваагаад ингээд гарсан амар хөөрхөн санагдаад та нар ч гэсэн өөрсдөө бас хараарай за. Тэгэхээр MBTI мэдгүй байх юм бол миний өмнөх бичлэгийг бас үзээд өөрийнхөө MBTI-г нэг энэ иймэрхүү юм байна да гэдгийг бас чиг баримжаа авч болно. За тэгээд ийм хөөрхөн киног бөөнөрөө гоё үзээсэй. Тэгээд ялангуяа дүүнер маань үзээсэй гэж амар хүсэж байна. Жохон дүүнер маань үзэх юм бол зөндөө олон гоё сургамжтай гоё юмнууд
мэдчих واхаа гэж бас бодож байна. Тэгээ дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.